Тэд надад уусмал хийсэн. 30 минутын дараа хүүхэд хордож, амин тэмцэн эдсүүмэн тийжилсэн. Хүүхэд маань тарчилж шаналж өгсөн гэдгийг би дараа нь мэдсэн юм аа. Томорсон ураг нь химийн түлэгдэлт болон өвдөлтийн шокоор үхдэг гэсэн. Тэр гидсэндээ өвөлтэй тэмцэн тийжгэнж байхыг нь би санддаг юм аа. Тэр үед би үүнийг хүсээгүй гэж өгүүлж байлаа. Гэрийнхэн маань намайг шарцаар байгаад абортонд оруулсан юм аа. Уг нь би түүнийг гаргахыг хүсэж байлаа. Тэр бүх биеэрээ тийчилсэн. Дараа нь тэр сүүлчийн удаа зүүн хажуу руу минь яварсныг санаж байна. Дараа нь тэгээд яасан? Дараа надад ямар нэг тариа хийсэн. Тэгээд хэдэн цагийн дараа би өгсөн хүүхэд гаргасан. Охин байлаа. Үс нь аль хэдийн ургасан байсан. Би хүүхдээ өөрөө алчихсан юм аа. Би өөрөө алчихсан шүү дээ. Хүлэн авах дээр сууж байхад нэг эмэгтэй намайг болиулах гэж оролцсон боловч би зогсоогүй. Харин би зогсоогүй. Уг нь би л өөрөө хүүхдээ хамгаалах ёстой байсан юм аа. Охин маань надад шүн болгон зүүдлэгддэг. Би унтаж чадахгүй байна. Ойлгож байна уу? Би 17 настай. Одоо надад амьдрах хүсэл алга.